Төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа. Үүний хүрээнд аймгийн боловсрол шинжилгээ ухааны газраас нээлттэй хаалганы өдөрлөгийг ирэх Бямб гараг буюу 4-р сарын 30-ны өдөр амрын талбайд зохион байгуулах юм байна. Өдөрлөгөөр боловсролын байгууллагуудад хийгдэж байгаа ажлын танилцуулга, мөн 12-р ангийн сурагчдад зориулсан ихтэй сургуулиудын танилцуулга хийгдэх юм. Төрийн байгууллагуудаас хийж байгаа ажлыг ард иргэдэд хүргэх, сурталчлах энэ ажлын хүрээнд бол нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах хуваарийг амгийн стандартын намгаас баталсан байгаа. За энэ хуваарийн дагуу манай боловсрол шинжилгээ ухааны газрын 22-нд 3 удаа зохион байгуулна. За эхний удаагийн нээлттэй хаалганы өдрийг энэ 04 сарын 30 буюу эх хагасны өдөр зохион байгуулах гэж байна. За энэ бол ямар зорилготой, ямар хүрээнд өгөх вэ гэхээр нэгдүгürt нь бол боловсролын салбарт хийж байгаа шинээр хийж байгаа ажлууд, шинээр гарсан дүрм журмыг иргэдэд сурталчлах. Амун иргэдийн бас санал хүсэлтийг хүлээж авах ийм зорилгоор явж байна. За бас нэг утга нь юу гэж нэг гэхээр энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдад орон нутгийн болон Улаанбаатар хот дахнаас ихтэй сургуулиуд ирж хүүхдүүд мэрэгч сонголтын талаар амун өөрсдийнхөө сургуулийн талаар ийм сурталчилгаа таниулах ийм ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд бол юу гэж нэг гэхээр манай Эрдэнэт энэ манай одоо энэ Эрдэнэ цогцлбор дээд сургууль, за Монгол Улсын их сургуулийн харьяа Эрдэнэ сургууль, Маргад дээд сургууль, хөдөө аж ахуйн мишүүд, орхон мишүүд хийн зэрэгцээ Улаанбаатар хотоос хөдөө аж ахуйн их сургууль, дахны шинжилгээ ухааны технологийн их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль гэсэн ийм сургуулиуд ирж бас өөрсдийнхөө сургуулийн талаар танилцуулга хийхээр ингэж хэрэгжүүлсэн байгаа. За тэгэхээр энэ нээлттэй хаалганы өдөр маань энэ 30 буюу энэ хагас сайныхаа өглөө 9 цагаас өдөр 15 цаг хүртэл амрын талбайд үргэлжлэх юм. Тэгэхээр энэ дээр бас үгүй нэг тэгэхээр энэ жил 12 төгсөж байгаа хүүхдүүд болон эцэгчүүд бас ирж энэ үйлчлэгтэй танилцах санал бодлоо хэлэлцэх ийм шаардлагатай бүхэн шаардлагатай бол та хүмүүс өрнөөр оролцох хүсэж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр энэ жил ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа сурагчид болон тэдний эцэг эхчүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. Иймд эцэг эхчүүд болон сурагчдыг идэвхтэй хамрагдахыг боловсрол шинжилгээ ухааны газраас уриалж байна.